Тэгээ Circle бас юу хийж ийна гэх юм бол Tether-ийн эсрэг лобби явуулж байгаа. Өрсөлдөж чинь хуулиараа. Тэгээ юу хийх гээд байна гэх юм бол эдгээр ерөөдөө Tether-ыг хорих гээд байгаа. Яг гэх юм бол энэ зах зээл маш том. Жишээлбэл Tether дээр одоо 42 сая ийм Tether-ийн хэтвчтэй хүмүүс байгаа. Одоо данстай гэсэн. 42 сая дансны 6 сая мөнгөний үлдгэлтэй. Circle 15 сая данстай 2 сая 400 нь ерөөдөө баланст одоо бэлэн мөнгөтэй. Харилцах данс дотор мөнгө байгаа гэсэн. Хоёр энэ компани хоорондоо дайн үүсэж байна. Брендингийн дайн. Миний койныг ашиглаж, тэдний койныг битгий ашиглаж. Тэдний койн аюултай, манай койн илүү найдвартай. Дэлхийн хамгийн олон санкцтай, хоригтой, торгуул авсан улс бол Орос. Оны дараа Иран, тэрний дараа Сирия, тэгээд North Korea. Янз бүрийн террорист орнууд. За. 2022 оноос ахуулаад хамгийн олон санкц тавьсан нь бол Орос байсан. Яг гэх юм бол Европ, Америкчууд юу хийжсэн бэ гэх юм бол Оросын газ нефтний борлуулалтыг тасдан зогсоох, садаа болох, илүү хэцүү болгох. Энээс болоод Оросын баг бүх банкуд доллар хүлээж авах, доллар шилжүүлэх боломжгүй болсон. Euroclear системээс ерөөхдөө бас хөөгдсөн. Нэмээд та гадагшаа нэг төлбөр хийж исэн бол SWIFT ашиглаж исэн баг. Энээсээ бас Оросыг баг тэрчтэй гаргацсан, Ираныг бас гаргацсан тодорхой хэмжээг хятад улсыг бас хорио хийсэн. За. Тэгсэн ирнэ рубль дөнгөж сая ойролцоо $1 100 рубль байсан бол удаа буцаагаад 80 руу буурж эхэлж байна. Рубль чангарч байна. Ямар нэгэн хориг тавьсныхан дараа Оросууд одоо бараг тоохо болцсон. SWIFT-ээс гарцсан. Та мэдж байгаа юм бол ерөөхдөө хоёр банк хоорондоо мөнгө шилжүүлгээ хийдэг. Тэгээ энэ гүйлгээгийг хүлээн зөвшөөрдөг, clear хийдэг. Нэг улсаас нөгөө тийшээ хүлээж авсан тодорхойлтыг гаргадаг бол SWIFT систем байсан. Та ингээ мэдэх юм бол одоо Европчууд 16 дахь удаа Орос холбоод банкны систем, хувийн хэвшил, газ, нефть олборлог компаниудад санкц тавьсан. Энэ скриншот та юу харж байна гэх юм бол 8 дахь санкцын багц 11 дахь 14 дахь гих мэтчлээ. За. Тэгээд энэ мөнгө алга болтгүй юм. Доллар алга болохгүй. Оросоос 100 сая доллар шилжүүлэх юм бол Хятадд буцаа гарч ирнэ. Иранд гарч ирнэ. Венесуэлад гарч ирнэ. Монголд гарч ирнэ гих мэтчлээ. Хүлээж авсныхан долларынхаа эсрэг юу явуулдаг юм бэ гэх юм бол бараа бүтээгдэхүүн. Жишээлбэл хятад машин. За, хятадууд жишээлбэл Оросоос газрын баялаг худалдаж авмаар байгаа юм бол Оросууд юу хүлээж авах дуртай вэ гэх юм бол долларыг хүлээж авах дуртай. Тодорхой хэмжээнд бас хятадын RMB, юан орцсон байгаа. Гэхдээ дэлхийд даяар хүмүүс ямар валютыг хүлээж авмаар байгаа юм бэ гэх юм бол доллар. За, Оросууд зарчмын хувьд ямар 8 хийж байгаа юм бэ гэх юм бол нэг талдаа эрчим хүч, газ, нефтийг явуулж байгаа. Нөгөө талдаа эргүүлээд юу хүлээж авч байгаа юм бэ гэх юм бол машин, тоног төхөөрөмж, сэлбэг гих мэтчлэн. Эсвэл боловсруулсан түүхийд барилгын материал хятадууд тэрийг нийлүүлж байгаа тий. За, тэгвэл шууд газыг машинаар солино гэж байхгүй дундаа энэ төлбөрийг илүү хэлбэр болох боломжтой юм хэрэгтэй. Тэр нь яг юу юм бэ гэх юм бол мөнгө. За, Бразилиас жишээлбэл хятад юу авч байгаа юм бэ гэх юм бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, алюминиум, хөнгөн цагаан, кофе гих мэтшин. Хятад эсрэгээр юу өгж байгаа юм бэ гэх юм бол барилгын материал, экскаватор, хүнд механизм гих мэтчлэн. Энэ дундаа бас дахиад юу авч байна гэх юм бол доллар. За гэхдээ Европчууд, Америкчууд Euroclear SWIFT системаа хаачих юм бол энэ 8 юугаар үргэлжлүүлээ явж байгаа юм бэ? Ягаад өнөөдөр хүртэл Ираны засгийн газар дампуураагүй юм бэ? Венесуэла дампуураагүй юм бэ? Орос холбоо дампуураагүй юм бэ гэвэл өмнө нэг контент дээр би дуртаж ирсэн. Crypto valute. Tether. За, өдөрт Tether-аар дамжуулаад одоо 190 тэрбум долларын арилж явж байгаа. Спекулац юм уу Bitcoin, Ethereum гэх мэт шиг худалдаа авалт нь бол багассан байгаа. Бүр шалхаа болцсон. Tether юунд ашиглаж байгаа юм бэ гэх юм бол дэлхийд даяар одоо эрчим хүч, газ, нефть, газрын баялаг, BRICS-ийн орны хооронд явж байгаа. Яагаад тэд нэр Америкийн банкыг ашиглах ёстой вэ? Яагаад тэд нэр Европын банкыг ашиглах ёстой юм бэ? Яг гэх юм бол аюултай шүү дээ. Оросуудын төрийн өмчит компаниудаас өнөөдөр хүртэл Европчууд, Америкчууд хамтраад 300 тэрбум долларыг зарцаасан байгаа. 300 тэрбум доллар юу хийж болох юм бэ? Тэр чигтээ Монголыг худалдаж авч болно. За, нэмээд Tether-аар дамжиж байгаа мөнгө, шилжүүлэгний мөнгө Visa картанд явж байгаа мөнгнөөс хэд дахин том. BlackRock дэлхийн хамгийн их мөнгө санхүү удирддаг, мөнгө шилжүүлэг хийдэг.
Инээсээ бас илүү том болцсон байгаа. Тийм өдрийн 190 тэрбум. Tether одоогийн байдлаараа өнгөрсөн жилийн эцэс 120 тэрбум долларын хөрөнгийг менеж хийж исэн. Хүмүүс тийшээ 120 тэрбум доллар хийсэн. Тэгээд доллар шилжүүлээд оронд нь юу авч байгаа юм бэ гэх юм бол тэр Tether гэдэг крипто валютыг хүлээж авч байгаа. За Tether тэр 120 тэрбум доллар юу хийж байгаа юм? Tether тэр мөнгөөрөө юу авч байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бондыг худалдаж авч байгаа. Эцээцтэй Америкчуудад ашигтай байгаа зү тийм ээ. Оросууд, Хятадууд, Иран, Венесуэла, Хойд Солонгос гэх мэтчлэн Tether худалдаж авч байгаа юм бол эцээцтэй хаана мөнгө зогсож байгаа юм бэ гэх юм бол эцсийн худалдаа авалт юу болж байгаа юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бонд болж байгаа. Өнгөрсөн жил 6.2 тэрбум долларын ашиг олсон Tether. Энэ хэр их ашиг юм бэ? Аимшигын өндөр ашиг. 2024 оны ашиг шүү. За, BlackRock компаниас илүү өндөр ашигтай ажилласан. За, тэгээ энийг Америкчууд харж байгаа. Энийг Европчууд харж байгаа. Яг гэх юм бол тэдний өмнө Оросын, Хятадын, Венесуэлагийн, Ираны эдийн засаг боох боломж тэгээ худлаа олцсон. 1990 2000 оны үеэр энэ санкцууд энэ олон улсын худалдааг тэр чигтээ зогсоох байсан. Оросыг, Хятадыг, Венесуэлагийг бүр дампууруулах боломжтой байсан. За. Өнөөдөр шатлуур болцсон. Яг гэх юм бол энэ Tether гэдэг криптовалют цаана тэрийг эзэмшиж байгаа үүсгэсэн компани салбар байхгүй, төв байхгүй. Тэ. Америк оронд байшихгүй. Бүртгэл нь хаана байгаа юм бэ гэх юм бол хаанч бүртгэл байхгүй. Ерөнхийдөө cloud дотор явж байгаа, интернет дотор оршиж байгаа. Тийм учраас Америк хамаагүй, Дубай хамаагүй, Хятад хамаагүй, Орос хамаагүй. Тэ. Хаанч байхгүй хэрнээ хаасайгүй байгаа гэсэн үг. Хөөе. 6 жил сар болгон сая төгрөг хөрөнгө олт хийсэн хүн хэдийн хөрөнгө олтын батс болох вэ? 145 сая. Сарын 2 сая төгрөг далт хийсэн хүн 6 жилийн дараа 275 сая төгрөгтэй болох юм. За, сарын 4 сая төгрөг далт хийж чаддаг хүн одоо Солонгост амьдарч байгаа ажиллаж байгаа хүмүүс бараг бүгдээрээ чадна. 6 жилийн дараа хэрэг мөнгөтэй болох вэ? 536 сая. Энэ юу гэж нэрлэх юм? Санхүү эрхчлөө, байрны урчилгаа, хүүхдээ гадаад сурган ерөөхдөө та хэдийн мөрөдөж байгаа бүх юмыг биелүүлэх боломжтой. Тэгээ та баг бүгдээрээ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд иймэрхүү хэмжээний мөнгийг олж исэн баг, далт хийх боломжтой байсан баг. Малчин жишээгээр үзэх юм бол өдөр болгон хонь хураг авчраад тушаасан уулын ам харсан чинь харамсалтай. Хов хос. Энийг яаж засах вэ? Хашаа засах үнийг дуудах уу? Хотлаа. Юу хэрэгтэй юм бэ гэх юм бол тань мөнгийг тоох хэрэгтэй. Мөнгийг тоох юм бол мөнгө чинь чамайг тоож эхэлнэ. Энийг ханаас сурах юм бэ? За, энийг шинэ менторшип хөтөлбөр гаргасан мөнгөний дүрм гэсэн нэртэй. 200 хуудас гарсан контент, 25 гарсан видео хичээл, юу дүүрэн байгаа юм бэ гэх юм бол дасгал, дансааны анхныхаа хөрөнгө оолтоо хийн, мөнгөний тухай бүх ойлголтуудаа авчна. Тэг хамгийн сүүлд тий 5-6 жилийн дараа, 10 жилийн дараа, 15 жилийн дараа хэдийн хэмжээний хөрөнгө оолтын багцтай болох юм бэ? Бүх юм гаргачна. Дэлгэрүү мэдээл доор линкээр байгаа. За, одоо контент дээр өөрчлөлөө. Тэгээ дахиад хэлье. Мөнгөийг тоох. Мөнгө чамд бас тоох. За, тэгээ өнөөдөр Tether дэлхийн хамгийн их арилжааны объемтэй, волюмтэй криптовалют болсон. Тэгээ Tether цаана эзэмшиж байгаа компани шимтгэлийн маш багаар тавьж байгаа. Гэхдээ бараг 0.0001% шимтгэл авсан ч өдрийн 120 тэрбум доллароос ингээд чигчи хуруугаараа хумсалсаар агаад тий дэлхийн бараг хамгийн ашигтай компани нэг нь болсон. Яагаад вэ гэх юм бол Америкийн санкц хориг, Европын санкц хориг, энэ дэлхийд шинээр үүсэж байгаа энэ худалдааны дайн, тийм BRICS, Европ, Америкийн дайн юу үүсгэж байна гэх юм бол цоошин компанид цоошин орон зай гаргаж өгч байгаа. За тэгээ энэ Орос Украины дайнаас болоод энэ Tether гэдэг компани хувь эзэмшигч үүсгэн байгуулагч нар дэлхийн хамгийн баян бас дэлхийн хамгийн их бэлэн мөнгөтэй хүмүүсийн нэг нь болж чадсан. За нэмээд Америкчууд, Европчууд энэ компани үүсгэн байгуулагч энэ компаниудын салбар тий энэ компанийг ашиглаж байгаа, энэ Tether-ыг ашиглаж байгаа хүмүүсийн араас явж санкц тавих гэж оролдож байгаа торгуул шүүхийн шийдвэр гэх мэт шүү. Гэхдээ энэ хүмүүс олдохгүй байгаа.
систем нь олдохгүй байгаа. Тэ интернет дотор өөрийнхөө систем дотроо криптогаараа угаасаа ерөөд аюулгүй байдал нь хангагдсан. За нэмээд Мексик улсын маф, Японы маф, Хятадын маф, Оросын маф хаасайгу харт тамхи зэвсэгний 8 бас ерөөхдөө өмнө төлбөрийг яаж хийдэг байсан бэ гэх юм бол маш их бэлэн мөнгөөр явж исэн, алтаар явж исэн гих мэтчлэн. Тэ. Зөвхөд хэцүү баригдах юм бол тэр чигтээ алга болно. За өнөөдөр юу болоод ирсэн бэ гэх юм бол энэ Tether-аас болоод ямар нэг байдлаар гимт хэрэг, хүний 8, харт тамхи, зэвсэг, нэмээд газ, нефт, эрчим хүч бараг аюулгүй болцсон гэсэн үг. Тэгээ Bloomberg-ийн таадад энэ нийтлэг би таадад танилцуулж байна. Bloomberg юу хэлж байна гэх юм бол John Paul Koenig тэ Money is Blog-ийн нийтлэгч, үүсгэн байгуулагч нь юу хэлж байна гэх юм бол энэ Tether систем дээр хориг тавьчих юм бол аимшигын үр дүн гарна. Tether будаа олно, Орос будаа олно, Хятадууд будаа олно, Венезуэла, Иран будаа олно. Гэхдээ энэ бичиж байгаа Bloomberg юу ойлгохгүй байгаа юм бэ гэх юм бол тийм хориг тавих ямар ч боломжгүй. Яг гэх юм бол систем нь хаалттай. Систем нэг оронд хараалагддаггүй. Хүмүүс нь бас олдохгүй байгаа. Хаанаас ч хамаагүй мөнгө шилжүүлж болно, хүлээж авч болно, тийм учраас энэ Америкийн, Европчуудын өмнө ашиглаж исэн арга бол худлаа болсон. За, нэмээд шинэ криптовалют гараад ирсэн. Stable coin гэдэг одоо системтэй. Tether бол хаана? За, тэгээ одоо хатан гараад ирсэн тэрний нэр нь юу юм бэ гэх юм бол Circle. За, Circle Tether-тай харьцуулах юм бол жижигхэн. Гэхдээ Circle юу их гэдэг байна гэх юм бол Америкт хараалгатай баймаар байгаа. Америкийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулмаар байгаа. Тэгээ Circle бас юу хийж байна гэх юм бол Tether-ийн эсрэг лобби явуулж байгаа. Өрсөлдөж чинь хуулиараа. Тэгээ юу их гэдэг байна гэх юм бол эдгээр ерөөдөө Tether-ыг хорих гэдэг байгаа. Яг гэх юм бол энэ зах зээл маш том. Жишээлбэл Tether дээр одоо 42 сая ийм Tether-ийн хэтвчтэй хүмүүс байгаа. Одоо данстай гэсэн үг. Тэр 42 сая хэтвч юм уу дансны 6 сая мөнгөний үлдгэлтэй. Circle 15 сая данстай, 2 сая 400 нь ерөөхдөө баланстай одоо бэлэн мөнгөтэй. Харилцах данс дотор мөнгө байгаа гэсэн үг. За. Тэгээ юу болж байна гэх юм бол энэ stable coin энэ криптовалютын шилжүүлэг, мөнгөний шилжүүлэг, олон улсын шилжүүлэг, тэгээд энэ газ, нефт, янз бүрийн том арилжааны дүнтэй хэлцэлтээрээ хоёр энэ компани хоорондоо дайн үүсэж байна. Брендингийн дайн. Миний coin-ыг ашиглаач, тэдний coin-ыг битгий ашиглаач. Тэдний coin аюултай, манай coin илүү найдвартай. За. Тэгээд ер нь бол лобби хийгээд эхэлсэн. Одоо аль хэдийн Америкийн 2 сенатор одоо их хурлын гишүүн Tether-ыг хорих гэж, хязгаарлах гэж ерөөдөө хуулийн төсөл боловсруулж байгаа. Тэгээд тэдний санаа юу юм бэ гэх юм бол аюул сонин санаа. Ямар санаа идэвхжүүлэх гээд байна гэх юм бол ямар хууль санаачлаад байгаа юм бэ гэвэл Tether юм уу криптовалют тийм биржүүд тийм арилжаа хийдэг криптовалютыг үүсгдэг зардаг компаниуд Америкийн засгийн газрын бондыг худалдаа авчих юм бол тэдний бондыг эргүүлээд худалдаж авахгүй одоо зээлээ төлөхгүй гэсэн үг. Тэр бонд юу юм бэ гэх юм бол үрийн бичиг гэсэн үг шүү дээ. Тэгээ Америкчууд юу хийж байна гэх юм бол дэлхийгээс мөнгө зээлж байгаа. Тэгээ 1 жилийн хугацаатай бондууд байгаа, 5 жилийн хугацаатай бондууд байгаа, 10 жил, 20, 30 жилийн хугацаатай бондууд байгаа. Хизээ нэгэн цагт Америкчууд юу амлаж байгаа юм бэ гэх юм бол чи миний бондыг худалдаа авчих юм бол би чамд эргүүлээд мөнгийг чинь 10 жилийн дараа өгнө. Тэр хугацаанд би чамд хүүгийг чинь бас өгчнө. За Америкчууд юу хийж байна гэх юм бол маш аюултай тоглоом тоглох гэж байна. Бондн дээрээ хүү төлөхгүй юм бол бондыг нь эргүүлээд төлөхгүй юм бол Хятадууд, Бразил, Иран, Орос бид нар бүгдээрээ гайхаад эхэлнэ. Бид нар энэ Америкчууд мөнгөний өгсөн. Тэд нар миний долларыг авцсан байгаа. Тэ. Гэхдээ ямар нэгэн байдлаар улс төр шинэ хууль ямар нэгэн байдлаар Америкчууд надад дургу болчих юм бол миний долларыг эргүүлээд төлөхгүй юм байна гэсэн эрсдэл гараад ирэх магадaltaй. Тийм учраас энэ хуулийн төсөл угаасаа явахгүй. Ямар нэгэн байдлаар Америкийн засгийн газрын бонд өнөд цаас эргэлзээ хүрээд эхлэх юм бол эрсдэлтэй болоод ирэх юм бол тэ долларын бонд хүмүүс хүлээж авах болно. Яг гэх юм бол аюултай болоод эхэлчихнэ. За тэгэх юм бол Америкийн эдийн засаг жинхнээс хог болно. За Америкчууд ер нь Америкчууд маш ашигтай валюттай шүү дээ. Тэд нэр ингээд чөлөөтэй мөнгө хэвлэж болно. Дэлхийд даяар хүмүүс шууд хүлээж авчна. За. Тэ та төсөөлөө үзчих. Унтлагын өрөөнд дотор та нэг мөнгө хэвлэгчтэй.
Тэгээ хязгааргүй баг мөнгө хэвлэж болно. Тэр мөнгийг тэгээд гэрээсээ гарчаад гадаа доор 8 дэрийн дэлгүүрүүдэд ашиглаж болно, EMR дээр ашиглаж болно, Хятад руу явсан ч ашиглаж болно, Америк явсан ч ашиглаж болно. Ийм давуу юмаа Америкчууд эрсдэлд оруулахгүй. Тийм учраас Tether-ыг 20 гэсэн юм байхгүй. За, сонирхолтой энэ Tether-ийн талын эзэмшдэг хүн тий Devazini гэсэн овогтой хүн өнгөрсөн жил 13 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан. За эний тал нь мань хүнийх. Хэр их мөнгө вэ? 6.5 тэрбум доллар billion cash. Tesla компаниас илүү ашигтай, BlackRock компаниас илүү ашигтай. Ер нь бол дэлхийн тэргүүлэгч баян хүмүүсийн нэг нь одоо эднэр болчих. Тэгээ энэ хүн бас өөрөө мөнгө хэвлэх тийм төхөөрөмжтэй одоо болцсон. Яг гэх юм бол Devazini гэдэг хүн цаана байгаа баг, хүний компани бас Tether хэвлэх боломжтой. За тэгээ Оросууд, Хятадууд, Иран, Бразил энэтхэг бүгдээрээ ерөөхдөө одоо юу гэж гэх юм бол Tether-аар дамжуулаад төлбөр тооцоогоо хийж байгаа. Тэгээд Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол мөнгө хэвлдэг төхөөрөмжөө тодорхой хэмжээнд бас криптогийн хүмүүст өгсөн байгаа гэсэн. Харамсаж байна. За тэгээ буурж ийн валют шилжүүлгэний объем. Та тийм харж байгаа юм бол энэ 2019 онд баг шилжүүлгийн дүн байхгүй байсан байгаа зү тэ. Одоо ерөөхдөө нийт зах зээлд арилжаалагдж байгаа худалдаа авсан Tether-ийн объем 2019 онд баг байхгүй байсан. За гинт пуужиндад эхэлж байна. Хизээ вэ? 21 он. 22 он. За 23 он жоохон завсаргаа авсан. За тэгээ 24 25 он бүр дээшээ пуужиндад эхэлсэн. За энэ өсөлт нь ханаас гарч байгаа юм бэ гэх юм бол Хятад Орос угаасаа 2022, 21 он, 23 онд энэ Tether-ыг ашиглаж ирсэн. 24 он, 25 онд энэ Tether-ийн тоглоомын талбай руу мөнгөн шилжүүлгийн бизнес руу хэн нэмээд ороод ирсэн бэ гэх юм бол энэ тэгчүүд ороод ирсэн. Яг гэх юм бол эдгээр маш ихээр Оросоос юу авч байгаа юм бэ гэх юм бол газ нефт худалдаа авч байгаа, төлбөр тооцоо юуэр хийж байгаа юм бэ гэх юм бол Tether-аар хийж байгаа. За. Тэгээ энийг хориглон гэж байхгүй. Санкц тавина гэж байхгүй. Энэ аль хэдийнэ тусдаа гарцсан. За. Тэгээ Америкчууд одоо юу хийж байна гэх юм бол энэ crypto strategic reserve ашиглаж байгаа. Тэгээ бас нэг давуу тал нь юу юм бэ гэх юм бол энэ Tether-ийн худалдаа авалтын объем өсөх тусам Америкчуудын засгийн газрын бонд илүү их зарагдж байгаа гэсэн үг. Өөрийнхөө банкны систем, Европын банкны системээс хүүгээ гаргацсан. Тэр доллар нь буцаагаад эргээд ороод ирсэн. Буцаагаад Америкийн засгийн газрын бондыг авч байгаа. За. Тэгээ Оросууд одоо баг дийлэх одоо том объемтой их хэмжээний газ нефтний хилцэл энэтхэг Хятадтай юугаар хийж байгаа юм бэ гэх юм бол Tether-аар хийж байгаа. За. Өөр хэний хин судалж байгаа юм бэ гэх юм бол Хонконг судалж байна, Сингапур энийг судалж байна, Бразил, Европын холбоо, Сингапур, Япон эдгээр бүгдээрээ судалж байгаа. Яг тэгж байгаа юм бэ гэх юм бол амархан, хэлбэр, хугацаа алдахгүй, агаас B мөнгө шилжүүлмээр байгаа юм бол хэдхэн секундын дотор хүлээгээд авчдаг. За дундуур нь зүгээр тэр өөрийнхөө дотоодын валюта Tether руу сольдог тийм мөнгө шилжүүлдэг хүмүүс байгаа. Та жишээлбэл Монгол дотроо Солонгос руу зүгээр нэг хүнээр дамжуулаад мөнгө шилжүүлж ийсэн бол энэ тоглоомыг аль хэдийн тоглоод үтсэн. Нэг хүний хаан банкны данс руу мөнгө хийчдэг. За тэгснээр тэр хүн Солонгостой бас дахиад нэг wanted данстай. Тэгээ та тийм мөнгийг Монголтой хаан банк дотор хүлээгээд авчин өөрийнх нь Солонгос байгаа данснаас нь та эдлүү Солонгос руу мөнгө шилжүүлж чинь. Эсвэл найз гэр бүлийн гишүүн гих мэтчлээ. Цаг хугацаа алдахгүй байгаа. За тэгээ энэ улам нэмэгдээл байна. Тэ? Улам нэмэгдээл байна. Өнгөрсөн жил 100 хэдэн тэрбум байсан бол энэ жилдээ бараг 192 тэрбум доллар болох ч байгаа. За тэгээд энэ хэд дотор энэ газ нефт 8 хийж байгаа хүмүүс маш ихээр баярлж байгаа. Яг гэх юм бол өмнө Swift system, Euroclear system ашигладаг байсан бол хаяа 2-3 хоног. Заримдаа 7 хоног. Хаяа гүйлгээг цуцалчдаг. Царцчдаг, хиндэг, зогсоочдаг, хураагаад авчдаг гэх мэт шүү. Одоо тийм юм байхгүй. Газ нь явлаа, газ нь ирлээ, мөнгө нь очлоо. Шууд. За тэгээ эдгээр бүгдээрээ баярлж байгаа. Тэ. Америкчууд, Европчууд өөрийнхөө банкны системээ хөшүүргээр ашиглаад улс төрийн нөлөө өөрийнхөө банк 8-1 систем рүү оруулаад ерөнхийдөө 8-1 систем 8 байх ёстой шүү дээ. Тэ. Мөнгө шилжүүлгээний систем ямар үүрэгтэй юм бэ гэх юм бол А-гаас Б мөнгө шилжих ёстой. Давуу тал нь тэр. Гэхдээ улс төрч ийшээ ороод ирэх юм бол тэ өөрийнхөө үүсгэсэн
энэ маш гоё системээ одоо эвдэж байгаа гэсэн. Тэгээд энд хэн боломж өгч ийнэ гэх юм бол Хонконгт хятадуудад энэ боломж өгч байгаа. Хонконгт одоо бараг крипто stable coin одоо биткойн, эфириум би ерөөсөө ярихгүй шүү заа. Зүгээр том объемтай газ, нефт, газрын баялаг, төмөр, ган гих мэт шүү. 8-ны систем, банкны систем давхар Хонконгт шинээр өсөж байгаа. Тэгээд дэлхийд даяар хүмүүс юу өсөж байгаа юм бэ гэх юм бол доллар өсөж байгаа. За. Тэгээ Америкчууд битээ тэнхтээсэ гэж би өсөж байна. Дональд Трамп одоо юу их боломжтой юм бэ гэх юм бол энэ худалдааны хоригуудыг ингээ буулгаж болно. Орсуудыг ерөөхдөө буцаагаад энэ олон улсын банкны систем рүү өөрч болно. Гэхдээ Оросууд бас юу илж байна гэх юм бол бид нар тоохоо болцсон. Тэ? Яагаад вэ гэх юм бол энэ тайлбараараа дамжуулаад хамаагүй хурдан, хамаагүй шимтгэл багтай, хамаагүй эрсдэл багтай мөнгөө шилжүүлж байгаа юм чинь энэ Дональд Трампын одоо ярьж байгаа, Европчуудын одоо ярьж байгаа тэ хөөе Путин Чина дайна зогсоохгүй бол хоригуудыг чинь нэмээ шүү одоо үйлчлэгээ болцсон. Тэд нэр аль хэдийн нефтийг авахгүй байгаа, газыг авахгүй байгаа, мөнгөний банкуудын аль хэдийнэ хорьцсон байгаа. Гэхдээ тайлбарыг харж чадахгүй юм байна. Одоо Хонконгт цоошин энэ stable coin бас дахиад гараад ирчих юм бол бүр нөлөөгөө болчихно гэсэн үг. За. Тэгээд энэ улс төрч энэ жил энэ систем, энэ stable coin, энэ томоохон мөнгө шилжүүлгийн дээр ямар үйлдэл хийхийг хэдүүлээ